Английн Премьер Лиг болон Фантазийн Премьер Лигийн тоглолт, тактик, солилцоо 8, анализ, таамаглалын тухай 7 хоног бүрийн Фантази Ток подкаст. Фантази Ток подкастын 11 дахь дугаар Английн Премьер Лигийн 12 дугаар тоогийн тоглолтын өмнөх дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт 12 дугаар тоогт хэнийг багийн алхачаа сонгох вэ гэдгийг ярина. Фантази Премьер Лиг тоглогчдын дунд 12 дугаар тоогт хэнийг багийн алхачаа сонгох вэ гэсэн санал асуулгын үр дүнгээр бол Жеми Варди, Садо Мане, Мохамед Салах, Рахим Стерлинг, Серхио Агуэро, Тами Абрахам нар ихэнх хувийг эзэлсэн бөгөөд Жеми Вардиг 45% нь багийн алхачаараа сонгоно. Тами Абрахамыг 34% нь багийн алхачаараа сонгоно. 3 дугаарт нь Садо Маныг 8% сонгоно гэсэн байгаа. Үлдсэн Мохамед Салах, Рахим Стерлинг, Серхио Агуэрогийн хувьд адилхан 4%, 5%, 4% гэсэн үр дүнг авсан байна. Энэ тоогийн хувьд аргил тоглолтод бүтэн сайн 0-0-30-аас Ливерпулийн талбайд Манчестер Сити клуб шашин тоглох тоглолт байгаа. Энэ тоглолтын тухайд бол одоо Фантази Премьер Лигийн хамгийн бүтээлч өндөр оноо авч байгаа Ливерпул клубын Садо Мане болон Манчестер Сити клубын Кевин Де Брюйн хоёр ерөнхийдөө нэгнийхээ хэсэг тулах тоглолт. Тэгэхээр дэлхийн нийтийн Фантази Премьер Лиг тоглогчид бол энэ тоглолтыг бол нэх олон гоолтой тоглолт болохгүй болов уу гэж ер нь бол харж байна. Мөн миний зүгээс ч гэсэн энэ тоглолтыг бас нэх олон гоолтой тоглолт болохгүй болов уу 2-1, 1-1 гэсэн үр дүнтэй л ер нь өндөрлөх болов уу гэж таамаглаж. За хамгийн ихтэй 3-1 байж болно. Гэхдээ бараг л тэхгүй болов уу. Тэгэхээр эндээс нэг өндөр оноо хүлээгээд хэрэггүй. Түүнээс гадна яг тийм нэг багийн алхачаа сонгоод итгэл хүлээлгэсэн тоглогч нь гоолдохгүй харин Фантази Премьер Лигийн хүрээнд итгэл хүлээлгээгүй тоглогчтой гоолдож мэдэх тоглолт учраас Ливерпул болон Манчестер Сити гэсэн супер сандагийн тоглолтоос ямар нэгэн үр дүн хүлээж эрсдэл их маш их эрсдэлтэй юм аа. Тийм учраас Фантази Премьер Лиг тоглогчдын хувьд Лестерийн талбайд Арсенал зочлох тоглолт мөн Манчестер Юнайтедийн талбайд Брайтон Альбион зочлох. За Вулверхэмптийн талбайд Астон Вилла зочлох. Тоттенхэм Спурсийн талбайд Шеффилд Юнайтед зочлох тоглолт мөн Челсигийн талбайд Кристал Палас зочлох гэсэн энэ 5 тоглолтоос ер нь бол багийн алхачаа сонгосон нь илүү багийн алхач өндөр оноо авах магадaltaй болчиход байна. За Челсигийн тухайд Кристал Паластай талбай дээр тоглоно. Энэ нь бол Тами Абрахамын хувьд маш том боломж байгаа. Нөгөө талд Кристиан Пулишич бас байна. Мөн Мэйсон Маунт байгаа. Гэхдээ Мэйсон Маунтын хувьд бол дохооны жоохон гэмтэлтэй тоглох магадлал нь 75%-тэй гэж байгаа. Тэгээ мөн хаацаа Челсигийн товтлооны сонголтууд маш олон. Гэхдээ их хүмүүст Тами Абрахам байгаа учраас Тами Абрахамыг бол алхачаараа сонгож болно. Ямар ч байсан өмнөх тоглолтод 1 гол ассист өгсөн формтой байгаа Тами Абрахам. Энийг алхачаараа сонгож болно. Тоттенхэм Хотспурын хувьд бол Премьер Лигт тийм үр дүн муутай байгаа боловч авгуурын лигт бол маш өндөр формтой байгаа.
Тэгэхээр Harry Kane-ийн хувьд бол формтой байгаа. Гэхдээ Sheffield United бол Tottenham хоёрын хувьд бол энэ бол маш гал гарсан тоглолт болно. Хамгаалалт маш сайтай байгаа баг. Хоёулаа хамгаалалт маш сайтай баг. За эстэл хийгээд Harry Kane-ийг бас ахлах тавьж өгөх болно. Harry Kane үнэ 8 сая паунд болоод унтсан байгаа. Leicester Arsenal-ын тухайд бол Jamie Vardy бол ахлах сонгож болно. Өмнөх Arsenal-тай тоглосон 8 тоглолтод бүгдээр нь бол голцсон 2 ч удаа дубль хийсэн Jamie Vardy-гийн тухайд Arsenal-ийн хаалганд. Тэгээ бас нөгөө Didier Drogba болон Harry Kane-ийн дараа орох Arsenal-ийн хаалганд гол оруулах дуутай тоглогч бол Jamie Vardy мөн. Тэгэхээр Jamie Vardy-г бол ахлахчаа сонгож болно. Нөгөө тэйгүү Leicester-ийн дундын шогом Yuri Tielemans, James Maddison бол Vardy-г маш сайн бөмбөгөөр хангаж учраас Vardy нь бол Vardy тэгээ голдох тэр нэг аз нь Arsenal-ийн эсрэг маш их байгаа. Түүнээс гадна Arsenal-ийн тухайд хамгаалалт бол учраа олохгүйгээр Arsenal эхэлж голдож болох бах Leicester-ийн талбайд. Гэвч Arsenal бол гол хийхэд юм бол буцаагаар алддаг тийм нэг зүү тогтол Premier League-т ч Europa League-т ч тогтчод Arsenal бол ер нь хаалга хураа маань гэсэн ойлголт ер нь байхгүй болчиход байгаа. Тэгэхээр бол Leicester City-гээ Jamie Vardy бол ахлагчийн хувьд маш өндөр зөв сонголт байж болж байгаа. 3-дугаарт нь Manchester United клуб Brighton-ийн тухайд бол маш олон тоглогч нь Manchester United, Rashford болон өмнөх 10-дугаар тойгоос гимтлээсээ эргэн ирсэн Anthony Martial хоёр байгаа. Энэ хоёрт бол бас итгэл хүлээлгэж болно. Anthony Martial-ыг үзүүрийн давтлагчаар гаргаад Rashford-ыг зүүн зүгт тавьж бас тоглосон. Тэгэхээр Martial бол давтлагын итгэл хүлээлгэж байгаа. Тэгээд одоо онолтын хүн түнгэний хуваарийг харах юм бол Manchester United клуб бол одоо клубын зүгээс бол одоо маш одоо гайгүй клубүүдтэй тоглох гэж байгаа. Энэ утгаараа бол Manchester United клубын одоо James, Anthony Martial, Marcus Rashford-ийн хувьд бол Fantasy Premier League эзэмшигчтэй өндөр оноо авчлах дараагийн тойргууд маш тийм боломж үүсчихэд байгаа гэж хэлмээр байна. Тэгэхээр Manchester United-ийн фанатууд байх юм бол Marcus Rashford бол Anthony Martial итгэл хүлээлгэж багийн ахлагчаа сонгож болно. За чамнуудын тухайд бол Raul Jimenez сүүлийн 2 тоглолтод хоёуланд нь голцсон, нэг гол хийсэн. Тэгэхээр формтой байгаа. Тэгээ Aston Villa-гийн эсрэг талбай дээр тоглох учраас бас нэг удаа итгэл хүлээлгэж болох юм аа. Тэгээд өмнөх 10 болон 11 дугаар тойргийн тоглолтын одоо Fantasy Premier League тоглогчдын ерөнхийдөө нэг тийм нэг хандлага. За хамгийн ихтэй Raheem Sterling-ийг багийн ахлагчаа сонгосон 11 дугаар тойрогт 10 дугаар тойрогт Kevin De Bruyne-ийг багийн ахлагчаа сонгосон боловч энэ хоёр тоглогчийн хувьд бол итгэл дааж өндөр оноо авчиж чадаагүй. Тэгэхээр Fantasy Premier League тоглогчид бол ямар ч байсан миний хэлсэн зүйлүүдийг сайн анализ хийгээд өөрийн бас нэг зүүн мэдрэмжээ дагаад багийн ахлагчаа сонгоход бол алдах зүйл байхгүй. 10 болон 11 дугаар тойрогт тэгж одоо нэг бүгдийн жижигхийг дагсан бос өөрийнхөө бодлоор бодож багийн ахлагчаа сонгосон хүмүүс өндөр оноо авсан гэдгийг бас мартаж боломгүй байна. Яг би Manchester City клубээс Bernardo Silva-г бас энэ удаагийн тоглолтод сайн тоглож болох юм магадгүй маа гэж бас таамаглал төвшүүлж байгаа. Учир нь бол David Silva-гийн тухайд бол гэмтэлтэй байгаа. Ер нь бол тоглох шанс 25% гэж байгаа. Тэгэхээр энэ удаагийн тоглолтод бол гаанд гарахгүй байх. Энэ 11 дугаар тойргийн дараагаар
7 хоног буюу 14 хоногийн дараагаар дахиж Премьер Лиг 13 дугаар тойрог эхэлнэ. Тэгэхээр энэ хооронд бол Давид Силва эдгчих болов уу гэж харж байна. Тэгэхээр бас Бернардо Силвад бас нэг итгэл хүлээж болох. Энэ бол гэхдээ их эрсдэлтэй алах юм шүү. Ягаад вэ гэвэл Ливерпулийн талбайд Манчестер Ситиж очилж байгаа. Ливерпул бол Эмпилтэй хожигдоогүй байгаа. Сүүлд Английн цамын тэмцээнд Арсеналд 4-2-оор хожигдож жагаад 5-5-аар тэнцсэн тоглолт болсон. Тэгэхээр Ливерпул бол талбайдаа маш юу байгаа. Түүнээс гадна дандаа 87, 88, 89, 90 нэмэх минутууд дандаа голдж байгаа. Бас Ливерпулийн тухайд хязгаарч бууж өгөхгүй байгаа. Ийм нэг сэтгэл зүйн онцлогтой байгаа учраас энэ бол маш хүн тоглолт болно гэдгийг хэлэх байна. Бас сүүлийн 3-4 Манчестер Сити клубын тоглолт бол тэм нэг хүсснээр тэм нэг Пепийн хүссэн тоглолт болоогүй. Пеп үргэлжил тэм нэг уулж байгаа. Хоцсон ч гэсэн яг Пепийн системийн дагуу тоглолт гоё болж өгөхгүй байгаа. Ливерпул ч гэсэн бас тэм нэг бас тоглолт нь гоё болж өгөхгүй байгаа. Гэхдээ хожил аваад байгаа энэ хоёр клубын тухайд. Тэгэхээр юм бол тийм олон голтой тоглолт болохгүй. Гэхдээ Бернардо Силвад итгэл үлээж болно. Бас Сади Манад итгэл үлээж болно. Сади Маныгийн гинтийн төсөлтөд бас юм авчиж магадгүй. За тэгээд ахлагчийн тухайд бол ийм их байна. Тэгээд за миний тухайд багийн ахлагчаа ер нь Жеми Вардиг л юм уу эсвэл Тами Абрахам хоёр надад байгаа учраас энэ хоёр айлыг сонгоно. Гэхдээ яг би Арсеналын пант гэдэг утгаараа Челсигийн Тами Абрахамыг ер нь дэмжиж ахлагчаа сонгоно. Дэгд ахлагчаа бол ер нь бол Жеми Вардиг сонгож байгаа. Дараагийн 13 дугаар тойрогоор иргэн уулзлаа түвээ. Английн Премьер Лиг болон Фантази Премьер Лигийн тоглолт, тактик, солилцоо 8, анализ, таамаглалын тухай 7 хоног бүрийн Фантази Talk подкаст